Цар тахлын улмаас 2 жил хойшлоод байсан малчид тариаланчдад зориулсан хөдөө аж ахуйн салбарын зөвлөгөөн жаргалан суманд боллоо. Тус зөвлөгөөнөөр өнгөрсөн жил хөдөө аж ахуйн салбарт авч хэрэгжүүлсэн ажил болон одоо хэрэгжүүлж байгаа мөн цаашлаад хөгжүүлэх шаардлагатай ажлыг хэлэлцдэг байна. Энэ жил жаргалан сумын 14.3 га газарт агро парк хөгжүүлэхээр ажлууд хийгдэж байгааг албаны их сурвалж мэдээллээ. За энэ Орхон аймгийн жаргалан суманд бид нэр 50 өрхөд өрхийн тариалал хэрэгсэл дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж байгаа. За манай байгууллага бол ер нь 2010 оноос хойш бол Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд бид нар нарны эрчмээр ажилтдаг 3 улирлын хөлөмжийг бол Монгол улс дэлгэрүүлж түгээн дэлгэрүүлж байгаа. Бид нар жаргалан сумын тамгын газартай хамтраад 15 нарны эрчмээр ажилтдаг хөлөмжийг агр паркт нь байгуулад ногоочдын бүлэг хоршооттой хамтарч энийг байгуулж байна. Одоо эд баригдаж байна. За энэ хавар ингээ баригдаад дуусчихна. Тэгэхээр манай ногоочд маань бол энэнд бол 3 улирлаар бол хүнсний ногоо тариалах үрслэг бойжуулах юм боломж бол бүрдэх юм байна. Мөн түүнчлэн бид нар уур амьсгалын өрсөн дасан цогцсон хүнсний ногооны тариаллын эрхлэлтийг өрхийн тариаллын эрхтэй зааж сургах байгаль орчин дээлтэй тэр аргыг бол зааж сургах ийм төслийг хэрэгжүүлж байгаа. Мөн Чиглэн улаан бордоогоор одоо био алзамаг бордоо бэлтгэх энэ арга аргачлалыг зааж сургахаар бид нар бэлтгэж байна. За бид нар одоо 20 нутгийн одоо мэрэгчлэнгүүдэд зориулсан сургалт зохион байгуулна. 21-нд өрхийн тариаллын хэрэгсэлтэй сургалт зохион байгуулна. Тэр үеэр бид нар ногоочтой био алзамаг бордоо бэлтгэх сав, чиглэн улаан эдэр хүлээлгэж өгнө. За хүлэмжинд нь шаардлагатай услагааны систем болон дагалдах одоо материалуудыг бас хүлээлгэж өгнө. Ингээд бид нар энэ сумтай Орхон аймагтай бол ингэж төслөө хамтран хэрэгжүүлж ингээд ажиллаж байна. Тэгээ энэ төслийнхөө талаар одоо Caritas Монгол байгууллагын үйл ажиллагааны талаар би танилцуулах юм байгаа энэ зөвлөгөөн дээр. За малчид тариаллын зөвлөгөөн бас сүүлийн 2 жил одоо царлахтал бол хийгдсэнгүй. За энэ жил одоо хийгдэж байна. За энэ жил бас онцлог олон зүйлүүд байгаа. За Монгол улс даяар хатын 4-р аягийн эхэлж байгаа үнэтэй холбоотойгоор тариалжлууд чиглэсэн олон одоо үйл ажиллагааг одоо засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа. За үүний одоо гол зорилго нь болохоор тариалжлыг урамшуулах, за мөн одоо авж байгаа ургацтай нь одоо дэмжлэг үзүүлэх зорилгоор явуулж байгаа. За манай сумын хувьд бол малчид тариалжлуугаа чиглэсэн малжуулах хөтөлбөр болон жаргалтын ногоож төгсөн хөтөлбөрийг бол хэрэгжүүлдэг. Аймгийн хүнсвэлийн аж ахуйн газар болон аймгийн засгийн хамгаалалт газраас агро паркыг бол шилжүүлсэн байгаа. За үүнтэй холбоотойгоор манай сум бас нэг 14.3 га газар одоо гаргаад агро паркыг хөгжүүлэхээр бол ажиллаж байгаа. За манай сумд өнөөдрийн байдлаар нэг 4 зүтгэх хүч, за 20 гаруй одоо тоног төхөөрөмжтэй ногоочдод дэмжлэг болгож зах зээлийн өмнөөс одоо бага одоо өртгөөр одоо ногоочдод дэмжлэг болж газар хагалах, үр тариа тарихт нь бол дэмжлэг үзүүлнэ. За мөн аймгийн хөрөнгө оруулалтаар 500 тонны зойрыг бол барьж байгаа. За мөн Caritas Монгол төрийн бус байгууллагатай хамтраад одоо нарлаг 3 улирлын хөлөмжийг бол байгуулахаар бид одоо зорьжуулж байгаа. Мачлуу чиглэсэн болохоор Кэрборд үйлдвэрийн өхрийг одоо иргэдэд нийлүүлж байгаа. Энэ жилээс одоо за мөн одоо хуц ухаан одоо эрчимсэн мал аж ахуйн чиглэсэн зүйлийг хийхээр бол төлөвлөсөн байна. Тэгэхээр жил болгон бид хүмүүс тариалжтайгаа зөвлөгөөнийг хийдэг. Тэгээд тэрнийхээ дагуу бас төвшүүлсэн зорилтуудаа өмнөх жилийн төвшүүлсэн зорилтуудынхаа хүрсэн үр дүн, за тухайн жилийнхаа бас төвшүүлж байгаа зорилтуудыг танилцуулдаг. Дээр нь Монгол Улсын засгийн газар хөдөө аж ахуйн яамнаас бас ямар бодлого барьж байгаа вэ гэдгийг танилцуулдаг. Ингээд хамтарч ажиллах бие дэмжих юм тодорхой болгоод ингээд жил болгоны бас тариаллын улирал цорны улиралтай ингээд залгуудаг. Тэр уламжлалаараа бид бас тариалжтайгаа зөвлөгөөнийг хийж байна. Тэгээ энд бол бас энэ цар тахлын амаргүй хугацаанд бид нар бас илүү үйлдвэрлэгч орн болох хэрэгтэй байна гэдгийг мэдэрсэн цаг хугацаанд хийж байгаагаар онцлог байгаа. Нөгөөтэйгөр хүнсний ногоо эрхлэгчдийг, тариаланчдыг Монгол Улсын засгийн газар бодлогоор дэмжих болсон энэ одоо бас жил байгаа. Тийм одоо энэтэй хувьд онцлог байна. За аймгийн хувьд бол бид нар үржилт мэдээж газар нутаг багтай ийм аймгийн хувьд бас үржилт мал аж ахуйн салбартаа одоо үр ашиг илүүтэй өгөх. Тэгээ ийм одоо эрчимсэн мал аж ахуй бодлогоор дэмжих
ашигсан сайтай үйлдвэрүүдийг одоо авцрах ийм бодлого баримталж байгаа. Тэгээд жаргаланд суманда агропарк авцарсан энэ бас үр дүнгээ өгж байгаа. Тариалан эрхлэгчтэй цуны гурван улирлын хүлэмжүүдийг нэг дор ингэж бий болгож энд ажиллаж байгаа хүмүүсийг бас доктортой ажлын байраар хангах, цаашдаа эндээ дэлгүүр хашааг нь байгуулж өгөх гэдэг том зорилтууд эхэлж байгаа. Тэрнгээрээ бас онцлог байна. Орхон аймгийн Жаргаланд суманд 2014 оноос энэ он хүртэл малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор малжуулах хөтөлбөрийг баталсан. Үүний үр дүнд 127 өрхийг 249 тугуултай үнэгээр малжуулж, ажлын байр шинээр бий болгож, өргөтгөх, өрхийн орлогыг нэмэгдэх, мөн цаашлаад сүү цагаан эдээний хэрэгцээгээр бүрэн хангагдсан зэрэг үр дүн гарсан байна.